Байцгаана уу. За манайхан аль удах жоохон дүүргээ суучгаараа тий. Өнөөдөр цогцүүлчлэлийн хөтөлбөрийнхэн маань бас эднэртэй хамтдаа хүндэтгэлийг өргөж байна. Тэгээд яг эзний дотор бас хамтаа суралцсан тийм ээ ерөөлтөй цагуудыг хамтдаа үдчихэж байгаа гэдэгт итгэж байна. Тийм. Тэгээд өнөөдөр бүгдээрээ эзний үгийг хүлээж авцгаая. Тэгээд өнөөдөр эзний үгийг манай сургуулийн багш гантуулга дамжуулах болно. За гантлаа өгшийг авч. За өнөөдөр та бүхнийг харж байгаадаа маш их баяртай байна. Яагаад гэвэл та бүхэн эзэн бурханд үйлчлэхийн тулд зориулалт гарган тэ өөрсдийгөө зориулан энд ирсэн учраас үнэхээр бас их гайхалтай мундаг хүмүүс байна гэж би харж байна. За тэгээ бүгдөө хамт эзний үгнээс суралцгаая. Тэгээд 1-р Самуэль номын 2-р бүлгийн 11-ээс 17-р хэсгийг хамтдаа уншицгаая. За 1-р Самуэль номын 2-р бүлгийн 11-ээс 17-р хэсэг. За би эндээс уншаад хамтдаа уншия. 1-2-3. Тэгээд Илкана Рамад байдаг гэртээ хариу. Харин хөвгүүд нь тахилч Илигийн доор эзэнд үйлчлэв. Илигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд эзнийг мэддэггүй байв. Тэр үед хэн нэг хүн өргөл өргөх үед тахилчийн зарц 3 салаас сэрээ барин мах чанаж байхад хурч ирдэг нь ард түмний дунд зуршил болсон байваа. Түүгээрээ тогоос сав, хайруулын тогоо, ваар сав руу хатгаж сэрээнд зоогдож гарч ирсэн бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израилчуудад ингэдэг байлаа. Түүнээс гадна хүмүүсийг өг шатаахаас өмнө тахилчийн гарц ирээд өргөл өргөж буй хүнд тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чансан мах авахгүй. Зөвхөн түүхийг авна гэдэг байв. Хэрвээ тэр хүн түүнд эхлээд бүх өг шатаг дараа нь сэтгэлдээ хүсснээ авахдуун гэж хэлбэл тахилчийн зарц үгүй чи үүнийг надад одоо өг. Эс тэгвэс би хүчээр авна гэдэг байв. Ийхүү эдгээр залуусын нүгэл нь эзний өмнө асар их байсан агаад тэд эзний өргөлийг үл тоомсорлож байлаа. За би та бүхэнтэй өнөөдөр үйлчлэлдээ хянамга байх нь гэсэн сэдвээр эзний үгнээс хуваалцах гэж байна. За номын бичээч маань ер нь бол энэ Самуэль номын эхэнд Элканагийн гэр бүлийг Или тахилчийн гэр бүлтэй харьцуулж ингэж тавьсан баг. За тэгээд бид нар ингээд түүхийг бол маш сайн мэдж байгаа учраас та бүхэн дотроо бас харьцуулж үзэхгүй юу те. За Элканагийн гэр бүлийг харвал тэд нар эгэл жирийн гэр бүл байсан хэрнээ бурхан эзний үг тушаалыг сахихад маш их анхаарал хандуулдаг гэр бүл байсан нь харагдаж байгаа. Тэд нар жил болгон те Шилод ирж одоо жилийнхаа тахилыг өргөхөөр яг Мөсегийн хуулин тушаасан ёсоор хийхээр ирдэг байсан. Харин Или тахилчийн гэр бүлийг ингээд харах юм бол тэд өндөр байр суурьнд байсан хэрнээ гэж те маш одоо бурханлаг бус бурхны хууль тушаалуудыг уландаа гიშгсэн бүгдийг нь одоо үл оошоосон ийм хандлагатай гэр бүл харагдаад байгаа. Тэгэхээр бичээч маань энэ хоёр гэр бүлийг ингээд зориудаар харьцуулж тавьсан нь бас харагдаж байгаа. За тэгээд иймэрхүү одоо түүхэн Библиэлд дахин энэ тэнд бол тавтагдж харагдана шүү. За шүүгчд номыг бол та бүхэн уншсан баг. Шүүгчд номын цаг үед бол аимшигтай хэрэг явдлууд гарч байгаа. Тэр байтугай үндэстэн дунд ижил хүүсдэнгүүд одоо төрөн гарсан тухай тэгээд хамгийн бага одоо Бенамин овог аймгийнхаа ижил хүүстэн болсон одоо ирчүүдийг хятахаар бусад 11 овог аймгийнхын цэрэг айрам зохион байгуулад хурж ирж тэд нарыг хятсан тухай аимшигтай түүх гарч. Тэгтэл шүүгчд номын цаг үеийн одоо аимшигтай ороо бусгаа хэцүү тэр үед
Рут номон дээр гардаг Бооз болон Рутийн одоо бурханлаг гэр бүл ингэж харьцуулагдсан араас нь бичигдсэн байна. Тэгэхээр ер нь бол нөгөө альва нийгэмд те бусармаг зүйл байлаач хажуугаар нь зөв сайн хүмүүс байж лээдэг. Хажуугаар нь игэл жирийн хүнд ч мэддэхгүй хэрнээ бурхныг юм уу за улс орноо дээдлсэн шудраг хүмүүс байж лээдэг гэдгийг үүнээс бид нар харж болно. Яг л үүнтэй адилтай за энэ хоёр гэр бүлийг эхний ээлжинд бид нар харьцуулж бодъё л доо. Тэгвэл Эли тахилчийн гэр бүлийнхэн хэн байсан бэ гэхээр тэрүүн тахилчд байсан байхгүй. За тэрүүн тахилчд гэж хин юм бэ гэдэг чинь айгүй чухал. Харин Элканагийн гэр бүлийнхэн хэн байсан бэ гэвэл тэд нар игэл жирийн даруухан зүгээр ард иргэд байсан. Тэгтэл энэ тэрүүн тахилч гэдэг энэ байр суурь бол тэр болгон хүнд олдоод байдаг тийм байр суурь биш. Тийм учраас одоо монголоор бол те юу гэдгийг аз гэж хэлж болно. Тэгэхээр ер нь бол нөгөө тэрүүн тахилч байх энэ одоо хувь нь эднэрт яаж оногдсон бэ гэхээр бид нар өмнөх одоо бичээс рүү явах хэрэгтэй болж байгаа. Тэгэнгүүт юу вэ гэхлээр Яаковын 12 хөвгүүний те нэг хүү болох Лев. За тэгээд Левийн удам Оксанаас хэн төрөн гарсан бэ гэхээр 3 хөвгүүн төрөн гарсан баг. За Левээс бол нөгөө за уучлаарай би энэ буруу ярьж байна. Юу вэ гэхлээр Ааронтой ихлэ холбогдсон шүү. За юу вэ гэхлээр нөгөө за зөв юм байна. За тэгээд нөгөө Лев бол 3 хүүгүүтэй байсан. Тэр нь бол Кохот, Мерари, Гершон гэд. За тэгээд энэ 3 хүүгүүдийнх нь Кохотын үр удмаас тэрүүн тахилчид төрөн гарах. За Кохотын үр удмаас Аарон гарсан байна. Тэгээд Аароны үр удмыг л зөвхөн тэрүүн тахилчид байхыг бурхан оноож өгсөн. Тэгэхээр энэ одоо Эли тахилч маань уг нь бол ингээ харах юм бол улс орны тэрүүн байгаад байна шүү дээ. Тийм үү? Манайхаар бол нөгөө шашин төрийг хослон байрагч богд хаан эзэнтэн гэдэг шиг тэр бол юу вэ гэхээр улс энэ үед хаан байгаагүй. За улс орны ч тэрүүн мөн байсан. Хүмүүсийн итгэл бишрлийнх нь ч одоо тэрүүн мөн байсан. Тэгэхдээ те бүр тэр болгон хүнд олдоод байдаггүй тэрүүн тахилч гэсэн энэ байр суурин дээр байсан байхгүй. Тэгсэн хэрнээ энэ гэр бүлийг харвал үнэхээр аимшигтай байгааг нь бид нар уншиж харж болно. Тэгэхээр энэ левчүүд болон тэрүүн тахилч гэдгийг бид нар тахилчид гэдгийг бид нар салгаж ойлгох хэрэгтэй. Та бүхэн ингээ хуучин гэрээний цус уншингууд левчүүд гэж гарч байгаа, тахилчид гэж гарч байгаа. Тэгэхээр тахилчид нь бол түрүүний миний хэлснээр те Кохотын одоо үр удам болох Аароны за Мөсө Аарон хоёр нэг ёсондоо Кохотын удам гэсэн үг. Тэгээ Мөсө Аарон хоёрын одоо Аароныг нь сонгож аваад бурхан за чиний үр удам бол гэж Аарон хичнээн алдаа мадагтай байсан ч гэж те бүр Мөсөг эсэргүүцэж байсан ч чиний үр удмаас тэрүүн тахилчийг би сонгохоор чамд бүр ингээд онцгой нэгүсэл болгон ивэл болгон бэлэг болгоо өгч гинэ гэд бурхан өгсөн байхгүй. За тэгэнгүүт нөгөө нэг юу болж байгаа вэ гэхлээр бусад Кохотын нөгөө хоёр ах トゥ хоёр байгаа штэ. За 3 хүүгэн байгаа. Нөгөө хоёр ах トゥ гийнх нь үр удмыг бүгдийг нь левчүүд гэж дуудаж байгаа. Тэгэхээр хуучин гэрээг уншихаар левчүүд гэж гараад байгаа нь ерөөсөө Аароныхан биш, Кохотынх биш гэж ойлгоорой. Харин тахилчид гэж гарвал ерөөсөө Аароны удмынхан тэ Кохотоос гаралтай хүмүүс гэж ингэж ойлгоорой. Левийн 3 хүүгүнийг Кохотынхан гэж. За үүгээрээ бол эдгээр ялгаатай байгаа. Тэгэхээр нөгөө нэг ёсондоо Левийн одоо Гершон нөгөөх нь хэм блэ? За уучлаарай. Мерари хоёрын хүүгүүд бол хизээж тэрүүн тахилч болох эрхгүй. Ингэж ойлгоорой. За ингээд цаашаа явъя. Тэгвэл энэ тахилчдын талаар дид хууль номон дээр тэгвэл энэ тахилчд нь ер нь бол тэ ямар эрэхтэй байсан бэ гэж. Бидний уншсан хэсэг дээр бол энэ ч за хүмүүс мал амтнаар өргөх тахилаа бариад ирлээ. За тэр үед нь бол энэ тэрүүн тахилчид маань аав нь Эли бол тэрүүн тахилч, нөгөө хоёр нь бол тахилчид байсан байхгүй. Тэгэнгүүт энэ хоёр маань тэр тахилд зөв бусаар харьцаж хандж байгаа. Уг нь бол хууль юу гэд хэлсэн бэ гэхлээр те яг аль хэсэг нь мал амтнаар тахил өргөж байгаа тахилчид оногдох вэ? Аль хэсэг нь бурхных вэ гэдгийг тодорхой заагаад өгсөн байсан байхгүй. Тэгтэл яг ингээд түүхийг ингээд харуул энэ хоёр айгүй бусармаг юм хийж байгаа нь харагдаж байгаа. Яаж байгаа вэ гэхлээр те бурханд оногдох хувийг булааж авч байгаа байхгүй.
Хинээс юу булаагаад байгаа юм гэж те. Бурхан бол бурхан штэ. Хүн бол хүн. Тэгэхээр хүнээс хин нэг хүн юмыг нь булааж авч болно. Авчдсан билээ. Тэ ингээд нөө би нэг ингээд энэ дэлхийд даяар ер нь бол universal гэж хэлж байгаа шүү дээ. Ер нь бол team кино, түүхүүд бид нар маш олон сонсож байгаа. Гэтэл бурхнаас бурхны юмыг булаана гэдэг чинь үнэхээр аимшигтай явдал болчихж байгаа байхгүй юу? За тэгээд би Левит номноос та бүхэнд цаг хэмнэх үүднээс би их удаан ярьсан бололтой төрөний хэсгийг уншиж өгье. Энд юу гэхээр маш тодорхой хэлээд өгцөн. Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаана, харин өвчүүн Аарон бо түүний хөвгүүдэд ноогдох болоо. Та нар эвийн тахилуудын нядлах тахилуудаас баруун гоёыг нь хандив болгон тахилчид өгөх ёстой. Аароны хөвгүүд дотроос эвийн тахилуудаас цус болон өөхийг нь өргөж буй нэгний хуваар баруун гоё ноогдноо гэх мэт. За тэгээ би даллах өргөлүүдийн өвчүү болон хандивын гоёг авч эдгээрийг Израилийн хөвгүүдээс тахилч Аарон болон түүний хөвгүүдэд улиран үргэлжлэх хувь ногдол болгон өгсөн билээ. Ингээд Лев номын 7 дугаар бүлэг дээр 6-аас ахуулаад маш тодорхой ямар хэсэг нь бурханд оногдохын, ямар хэсэг нь тахилчдад оногдохын гэдэг нь тодорхой байсан. Тэгэхээр энэ нөхдүүд бол юу вэ гэхлээр бурхны үгийг зүгээр утгыг нь алдагдуулсан болж таарж байгаа байхгүй юу? За тэгээд бурханд оногдож байгаа хэсгүүд бас нөгөө шатаалт тахил гэж багтаж байгаа. Тэр шатаалт тахил бол ерөөсөө Левийн хөвгүүдэд юм уу тахилчдад оногдох ёсгүй. Яагаад тэгэхээр тэр шатаалт тахил нь тахилынхаа ширээн дээр бүр шатаж дуусах ёстой тийм тахил гэдэг тусдаа тахил байгаа. За тэгээд өөр нөгөө Левийн хөвгүүдэд те за энэ тахилчдад юу оногдох юм бэ гэхээр бурхан бол маш их анхаарал тавьсан байгаа шүү дээ. Тэднэрт үр тариа, тос, дарсны дээж бас ноосны дээж өгөгддөг байлаа гэж. Тэр ноосоор яах гэж байгаа юм гэхээр тэр хүмүүс чинь газаргүй юм чинь Левичүүд чинь газаргүй шүү дээ. Тэгэхээр тэд нар нөгөө ноосоор бас хувц муцаа хийж өмсдөг байгаа үстэй тий. За тэгээд нөгөө юу вэ гэхээр Левичүүд рүү оръё. За тэгвэл одоо тэрүүн тахилчих биш байлаа гэхэд Левичүүдэд юу оногдсон гэхээр Левичүүдэд ямар ч газар оногдоогүй гэдгийг бид нар Йошуагийн цаг үеэс мэдчихэж байгаа тий. Тэр үед яасан бэ гэхлээр эзэн бурхан би Левичүүдэд өөрийгөө өгсөн юм аа. Тэд нар надад үйлчлэх нь тогтоогдсон. Тэгээд Левчүүдийн харин 48 хотыг Йошуа номон дээр Израилийн газар нутаг дээр ингээд тараах маягаар тэдний дунд ингэж нөгөө 48 хот байрлуулсан. Тэр 48 хотыг яагаад Израилийн 12 овг аймгийн дунд байрлуулсан бэ гэхээр бүгд Израильчуудтайгаа ойр байж Бурхны үг сургаалыг тэднэрт зааж тэ Бурхны үг тушаалыг сахихад нь туслахын тулд 48 хотыг бүр ингээд дунд нь тараан байрлуулсан. Тэд нарт өөрсдийн гэсэн газар байгаагүй. Тэгвэл сонирхолтой нь Лев хүн нь хэрвээ газартай болохыг хүсвэл худалдаж авч болдог байсан. Тэгээд тэр газараасаа ашгаа үрдэж бас болдог байсан байна. Тэгэхээр бурхан бол Левчүүдэд газар оноогоогүй ч гэсэн тэд нарт маш их анхаарал халамж тавьж исэн. Тэгэд энэ иймэрхүү түүх нь бол бас Нехемиягийн одоо цаг үед болж исэн байгаа юм л да. Юу вэ гэхлээр те маш хэцүү байсан учраас те хүмүүс нөгөө шүтэний араас их явцгаагаад нөлөөнд их автсан байсан учраас бурхны өргөнд үйлчлэгч байхгүй болсон хүмүүс бас өргөл тахил авчрахаа болсон. Өргөл тахил авчрахгүй болохоор Левчүүд нөгөө өсөж ирсэн. Тийм учраас тэд нар өөрсдөө худалдаж авсан газар руугаа те ажиллаа хийхээр тариа ногоогоо тарихаар явсан. Тэгээд Нехемия бол тэд нарыг те буцааж ингээд авчираад албанд нь томилж байгаа ийм түүх гарч байгаа. Яагаад энийг ярьж байгаа вэ гэхлээр те Нехемия бол асуусан байхгүй юу? Яагаад гэсэн чи эзний өргөнд ингээд өргөлүүд авчираад шууд одоо Солонгост бол айгүй гоё хүмүүс будаа нөгөө ургацынхаа дэжиг өргөдөм билээ шүү дээ талархлын баяраар те. Тэгмэд эзний өргөнд ингээд үр тариа тоос дарс одоо бүхэл ноос бүх юм ингээд хураалгастай ингээд бүр бэлхаад байж ах ёстой байтал хүмүүс шүтэн шүтлгээс болоод юм уу бурхныг хайж орхиноос болоод ерөөсөө нэгсэндээ бурхны өргөө явах ёстойгоор явхаа болцсон. Тэгээд тэр өрөө нь хоосон. Тэр өрөөнд нь тэгсэн чинь хин Нехемиягийн цаг үед те өөрийнхөө нөгөө худ ураг болсон харь үндэстэн одоо гэр бүлийн Тобиаг бурхны өргөөний агуулхад амьдруулахаар оролцсон байсан. Тэгээ Нехемия маш их уралж байгаа. Шууд Тобигийн гэрийн эд хэрэгслийг гадагш нь гаргаж шийдээд за яваарай гэсэн. Тэгээд яасан бэ гэхээр Левчүүдийг дуудсан, албанд нь буцаад тавьсан. Тэгээд ард олныг та нар өргөл тахилаа авчир, бурханд авчир. Яагаад та нар ингэж авчирхаа болцсон юм? Буцаагаад сүмийн үйл ажиллагаа ингэ сэргээсэн гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр уг нь бол энэ хоёр нөхөрт те бүх юм тодорхой байсан. Юуг нь авч хэрэглэхгүй вэ
Юунд бурхан доногдоод байгаа. Тийм учраас нөгөө бурханы хүн нэр нь үл мэдэгдэх бурханы хүн хурж ирээд Илид тахилчийн гэр бүлийн шийтгэлийг тунхаглахдаа хэлж байгаа шүү дээ. Та нар за би эндээс уншия. 2:29 дээр та нар дагуулж харж болно. Миний орших газарт миний тушааснаар надад өргөсөн өргөл тахилууд дээр та нар яагаад дэвсэлж бас миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ надаас илүү дээдэлж байна вэ гэсэн. Аимшигтай тий? Бурхан доногдох зүйлийг дээрэмцсэн. Тэгээ хүнийгээ зүгээр л гэж бодсон. Тэгэхээр энэ нөгөө нэг түүхийг ингээд харахаар нэг их юм хэлэхгүй байгаа юм шиг. Гэтэл цаашаа ингээд ухаад бодох юм бол маш их олон зүйлсүүд харагдаж байгаа. За энэ хоёр хүүгүний тухай бодъё. Энэ хоёр хүүгүн аавынхаа тэрүүн тахилч гэдэг байр суурийг одоо давуу тал болгон ашиглаад өндөр байр суурьнд гарсан баг. Тэгсэн хэрнээ тэр хоёр бурханаас маш хол байсан. Тэр хоёрын бурхантай харилцах харилцааг нь Хаанагийн бурхантай харилцах харилцаатай та бүхэн харьцуулаад бодооч. За Хаанаг мэдж байгаа тий. Хаана бол ямар гайхалтайгаар залбирдаг тийм эмэгтэй байсан бэ? Хаана зүгээр л хүүсэр эмэгтэйсэн. Тэр бурханаас бүр чин зүрхнээсээ шаналн гуйж бурхантай бүр харилцсан, ярилцаж, бүр асууж, гуйж, говшин, уйлан байж хүүхэдтэй болчих. Гэтэл энэ Илид тахилчийн хоёр хүүгүүний бурхантай харилцах харилцаа нь үнэхээр муу байсан нь цаашаа түүх үргэлжилэхээр харагдана. 4-р бүлэг дээр юу болж байгаа гэхээр Филистичүүд Израильчууд хоёрын хооронд дайн болсон чинь тэр хоёр Хофны Финехас хоёр үхэх гэж байгаагаа, алуулах гэж байгаагаа бурхан тэр хоёрыг арчиж хаях гэж байгааг ч мэдэх тийм сүнслэг нүд шиг тэр хоёрт байгаагүй. Тэгээ тэр хоёр хоёрыг харвал нэх гоё юм дайн болж байгаа. Тэгээ бид хоёр бол одоо энэ улс орны тахилчид за их чухал одоо ажиллагаанд оролцох гэж байна гэ гоё хувцас өмсөд хоёулаа гэрээний авдар хүмүүсээр дамнуулаад чихтэйхэн дайны талбарт очисон чинь тэр өдөр үхсэн байгаа. Яагаад гэхээр тэр хоёрыг бүр ингэж хэлсэн ш. Тэр хоёр эцгийнхээ дамжуулан тэр хоёрт хэлсэн бурхны үгийг үл тоомсорлсон учраас бурхан тэр хоёрыг өхүүлэхээр шийдсэн байсны ёсоор тэр хоёр үхцгийсэн юм гэж. Гэхдээ айгүй гайхалтай хараа. Энэ гоё түүхийн цаана бурхан ажиллаа хийжсэн болж таарж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь бурхан Илид тахилчийн хоёр хүүгүнийг буулгаад өхүүлээд арчиж хаяад гэж. Тэгэнгүүтээ Самуэлийг нууцаар бэлтжижсэн. Тэр гайхалтай эмэгтэйгээс төрүүлээд Самуэлийг бэлтгээд Самуэль насан туршдаа ямар агуу тахилч байсныг та бүхэн мэдж байгаа. Тэр ямар агуу нэгэн байсныг. Тэгэхээр альва түүхийн цаана энэ тайцны ард бурхан юу хийж байгаа вэ гэдэг чинь чухал. Тэгэхээр энгийн болгоё. Энэ маш их олон зүйлс байгаа учраас би тавчхан ярих хэрэгтэй. Та бодооч, та хувь хүн та эзэнд итгээд ямар гайхалтайгаар өөрчлөгдсөн бilé. Таны амьдралын цаана та гэдэг хүнээр дамжуулаад бурхан яг юу хийх гэж байгаа юм болоо? Юу гэж бодож байна? Миний итгэлийн амьдрал, миний түүх хэний түүх вэ гэж. Таны түүх бол бурханы түүх. Танаар дамжуулаад бурхан хийх гэж байгаа тэр гайхалтай ажил байгаа. Таны амьдралын цаана бурхан юу хийгээд байгаа юм гэж. Бурхан бол энэ бүхний цаана өөрөө ажиллаа хийжсэн. За тэгээ энэ хоёр хүүгүүнийг дахиад аваад үзье. За энэ хоёр өндөр байр суурьнд аавынхаа эрх мэдлэр ингэж дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэж баг энэ бурхан доногдож байгаа юмхыг бид нар аваад идсэн чи яадгийг энд чи айгүй олон юм харагдаж байгаа байхгүй. Тэр хоёр өөрсдөө тааламжийг хайсан. Тэр хоёр чанцсан болгоцсон мах идмээргүй байсан. Гой түүхийгээр нь авж байгаа дуртаагаараа манайхаар бол юу байдгийг хайраад шараад юу байдгийг бүлгүүгээ хийгээд элдв долоогоор идэх гээд очиж авсан. Тэгээд бүр ингээ харах юм бол энэ хоёр бурхныг гих зүрх сэтгэлгүй байсан нь харагдаж байгаа тийм үү? Бурхныг гих зүрх сэтгэл байхгүй хүмүүс маш өндөр байр суурьнд очиж бараг л ерөнхийлөгч үстэй. Аав нь бол шашин төрийг ослон баригч юм чи ерөнхийлөгчийн хүүхдүүд байхгүй. Ерөнхийлөгчийн хүүхдүүд. Тэгээд бурхныг мэддэггүй хүмүүс өндөр байр суурьнд очивол ямар аюултай байдгийг Библи өөрөө хэлж байна. Тэгээд тэр бурхныг мэддэггүй хоёр хүнд чинь бурхныг гих зүрх сэтгэл алга гэж Өөрсдийгөө л гэсэн зүрх сэтгэл байх.
Тэгээ Бурхны гих зүрх сэтгэл байхгүй учраас өөрсдийн тааламжийг хайгаад бид юу ч хийсэн яа тэгээ монголоор бол тэ намайг хин хэлд нохог хин саах уу яа энэ зүгээр штэ. Тэгээ дээрэс нь энэ бүх юмны утгыг алдагдуулж байгаа байхгүй. Бурхан бүр ингээд Левит номон дээр, тооллого номон дээр, Дид хууль номон дээр бүр тодорхой ингээд хэлсэн. За ингээд тахилч нь ингэ шүү. Энэ хараа тэрүүн тахилч байна гэдэг энэ хувь зохиолч нь аз завшаан гэж хэлж байгаа. Ямар аз завшаан бэ гэхээр тэр бүр хүнд олдоод байдаг зүйл биш. Өнөөдөр ч гэсэндээ та эзнэр авагдаад та бурханд итгэсэн чи аз завшаан. Миний хувьд бас аз завшаан. Та үйлчлэлээ хийхдээ эзэн бурхан минь ээ. Үнэхээр нэрээ те танд үйлчлэх ямар сайхан юм бэ? Үнэхээр над шиг хүн танд юу хийж чадах юм бэ? Та намайг тоож авлаа гэж юу гэж. Тэр болгон хүн аврагдахгүй байгаа шүү дээ хүмүүсээ. Тийм үү? Тэр болгон хүн аврагдахгүй байгаа. Харин та аврагдсан байна. Таныг бурхан хайрлаа сонгоч. Ямар гоё юм бэ? Ямар аз завшаантай хүмүүс энд сууж байна гэж те. Тэгээд бурхны гих зүрх сэтгэл байхгүй байна гэдэг чинь бурхны төлөө гих сэтгэл байхгүй ийм хүмүүс удирдлагын байр суурьнд очивол маш аюултай шүү. Тэгээ хөөх юм яг хөө энийг нөгөө нэг бид нар бүгдөө энийг чуулгандаа ингээ бодох хэрэгтэй. Би өнөөдөр үйлчлэлээ ямар зүрх сэтгэл ямар хандлагаар хийж байгаа вэ? Одоо үйлчлэл хийх хүмүүс жоохон дургу болсон те хоошо суугаалаа тийм ажилтай бизнес ингээ хөөхт хэцүү тэр хэцүү гэл ингээл хүнийг үйлчлүүлэхэд айгүй хэцүү болцсон. Тэгэл гуйж ээж те баг ингээл зарим газар үйлчлүүлээд байгаа ч. Гэтэл бурханд үйлчлэн гэдэг чинь хүн болгонд олдоод байдгүй аз завшаан шүү гэж ингэж хэлж байгаа. Бурхны үргэлийг үл ошоосныг нь те энэ чи 17 дугаар ишлэл дээр нь ийхүү эдгээр залуусын нүгэл нь эзний өмнө асар их байсан агаад тэд эзний үргэлийг үл томсорлож гэж бичснийхаа дараа дахиад дээхэн хэсэгт 2:25 дээр байгаа. Эзэн тэднийг өхүүлэхээр шийдсэн тул тэд эцгийнхээ дуу хоолойг сонссонгүй. Тэгээд заавчлаараа 20 хэд дээр би андуурсан болов. За ямар ч гэсэн 2 3 гарч байгаа шүү. Бодохгүй юу те тэрүүн тахилчт уул нь бол нөгөө ард түмнийг юу вэ гэхээр бурхны хууль тушаалыг сахихт нь урамшуулж авах ёстой хүмүүс гэж. За тэгээ энэ хоёр ганцхан одоо эзний өргөл тахилд бусрамг хандаад тэгээд нөгөө энэ түрүүний миний уншсан нөгөө хэсэг дээр та нарын яагаад те миний өргөл тахилаар өөрсдөө таргалуулна гэдэг чинь эн чинь одоо өнөө цагт хөрвүүлэн бодох юм бол нөгөө бурхны үйлчлэлээс ашиг олж исэн баг. Таргалаад бүр өвчин туслаад тэгээд юу гэхээр үүний хажуугаар тэр хоёр юу вэ гэхээр охид эмстэй завхаарсан гэж гарч байгаа тийм. За тэр охид эмс нь хэн байсан бэ гэхээр ер нь бол тэгж хэлж байгаа. Энэ бол хуульд заагаад өгсөн албан ёсны үйлчлэгчид байгаагүй. Зүгээр сайн дурынхан байсан гэж тийм. За тэгээд юу вэ гэхээр тахилч, тэрүүн тахилч болон түүний өөр хүүхдүүд яг тэр нөгөө нэг алтан тахилын ширээ, боронзон тахилын ширээн дээр ингээд махаа ингээд өргөөд байж штэ. Тэгэнгүүт нөгөө нэг тэр мах өргөлтөө ерөөсөө тэрүүн тахилчийнхнаас өөр хинч оролцох ёсгүй. Левичүүд гэдэг байгаа нөгөө нэг Гершон, Мерари хоёрын ч хүүгүүд болоод ирэхээр үр удам нь зүгээр тэрүүн тахилч эргэн тойронд гүүгээл тэгэл махаа ингээл шархтан тусалж маслаад юм ин авч өгөөл тэгээд сүмээ цэвэрлээл тэ огоо шүрдэл ийм л үйлчлэлтэй. Тэрнээс тэр яг тэр алтан боронзон тахилын ширээн дээр тахил өргөх ирэхгүй. Тэгээд юу вэ гэхлээр тэр эмэгтэйчүүд эргэн тойронд нь бас тусалдаг байсан баг. Тэгтэл энэ хоёр хараа энэ дээр айгүй хэм харагддаг байхгүй. Улс орны болон итгэл бишрэлийн тэргүүнүүд байсан хэрнээ өөрсдөө гим нүглийг манлайлан үйлдсэн гэж хэлж байгаа. Аимшигтай тийм. Өөрсдөө гим нүглийг манлайлан үйлдсэн харагдаад байгаа байхгүй. Нехемия номон дээр ч гэсэндээ нөгөө Зерубабелтай хамт 50,000 хүн Вавилоноос ингээд юудараа ирээд сүмээ барьнаа гэд ингээд ирчээд тэр 50,000 хүнээс чинь тэргүүн тахилчийн хүү тэр гэж бичсэн байна. Левчүүд, удирдагчид өөрсдөө манлайлан харь үндэснүүдэн эмэгтэйчүүдтэй гэрэлцсэн байсан. Нехемия амар уралсан байхгүй. Үс мүсийн зулгаагаад хөөж явуулаад тэгээ алгадаж малгадаад тэгээ бүр ингээд Нехемия номын төгсгөлд айл гэрийг өмчрүүлж байгаа шүү дээ. Салгаад өөрийнхөө хүнийг авч үлдээд за тэгтээ үйлчлэлээс холдуулаад өөрөөсөө холдуулаад гэж бичсэн ба. Тэгэхээр нөгөө нэг үеэс үед те удирдагчд нь өөрсдөө гэж те эсвэл нөгөө нэг одоо итгэл бишрэлийн тэргүүн болсон пастор удирдагчид өөрсдөө амар болгоомжтой байх хэрэгтэй. Бид нар бүгдөө пасторууд биш л те. Тэгээ та ассемблийн ахлагч мó хүүхдийн багш бол та удирдагч мó? Та өөрөө манлайлан
хүмүүсийг урамшуулах ёстой байсан. Тэгтэл тэр охид эмэгтэйчүүдийг энэ Эли тахилчийн хоёр хүүгэн сүнслэг алхааных нь хувьд урамшуулж туслах ёстой байдал тэд нартай садралсан гэж үзэж байгаа. Тэр байтугай те нэг нь бүр их нэртэй байсан биз дээ. Хойно их нэртэй байгаа гэд байж байгаа мэдчихэж байгаа те. Их нэр нь төрж байгаа үстэй өөхтөнд гаргаж. Тэгээд их нэртэй хэрнээ гэр бүлээсээ гадуур завхарчсан. Удирдагчд нь өөрсдөө толгойлон нүгэл үлдэжсэн дүр зураг эндээс харагдчих. Маш харамсалтай. Бид нар ингээд түүхийг бүхэлд нь ингээд бодох хэрэгтэй. Тэгээд ард иргэдийн хувьд ч гэсэндээ те сүнслэг байдлын хувьд бурхантай харилцааны хувьд айгүй муу болсон нь харагдаж байгаа. Юунаас харагдах вэ гэхээр тэр 4-р бүлэг дээр болж байгаа дайнд тэд нар ялагдаад Хофны Финехас хоёр алуулаа нас орчиж байгаа ш. Нийтээрээ ард иргэдээрээ Израильчууд бид нар яага филистичүүдэд ялагдчихва гэдгээ бодоод ойлгоогүй байхгүй юу? Яагаад ойлгоогүй гэхээр тэднэрт тийм хэмжээний бурхантай харилцаа байгаагүй. Тэгсэн чи айгүй сонирхолтой нь дайсан нь болох филистичүүд тэр бурхных нь өнгөрсөн үед юу хийснийг айгүй сайн санаад байсан байхгүй. Яана нөгөө Египтэд нөгөө аимшигтай 10 гамшигар цохиж тэд нарыг ингэж устгаж исэн нөгөө бурхных нь гэрээний авдар эдний дайны талбарт хүрээд ирлээ. Одоо бид нар үхсэ. Яах вэ гэсэн. Тэгсэн чинь филистичүүдийн дотроос зарим эр зоригтойгууд нь те филистийн ирчүүдээ бүү одоо айцгаа бүгдээрээ зоригтойгоор тулдъя. Өхүүлж үхье гэсэн. Тэгсэн чинь тэд нар ялцсан. Тэгсэн чинь бурхны ард түмэн бид нар яагаад ялагдчихваа гэд ихнийх дээр те дараагийнх дээр гэрээний авдар ирж байгаа ш. Тэд нар бүр ийм хэмжээнд очтлоо. Хофны Финехас хоёр бүр ялангуяа те айгүй гой том арга хэмжээнд улс орны тэргүүн хоёр хүн гэрээний авдраа дамналдаад гой хувцас өмсөд ирсэн чи өөхөх гэж байгаагаа ч тэр хоёр ойлгоогүй гэж те. Үнэхээр өрөвдөлтөй. Ийм хэмжээний бурхантай харилцаа харагдаж. Гэтэл харьцуулбал Ханагийн бурхантай харилцаа жирийн хүн хэрнэ гэж те бооз рүүт адил бурханлаг гэр бүл байсан байна. Тэгэхээр бид нар энийг бодох хэрэгтэй. Бид нар жуулганыхаа хүмүүст тэгэж болохгүй ингэж болохгүй тэгэрэ гэснээр яг ясман дээр ингээд амар том шийдэх асуудал гэсэн чинь шаал бурхны үгнээс гацсан юм хийгээл те. Ингээ яваад иж болох уу өөрөө. Тэгээд цуглааныхаа хүмүүст би ингээд буруу жишээ үзүүлээл тэгэл нөгөө ямар ч бурхнаа гэх сэтгэлгүй хүндлэлгүй амар штэ цуглааны хүмүүс таныг уншиж байгаа байхгүй манай пастор энэ хэр зэрэг эзэндээ хайртай байна. Манай пастор хэр зэрэг бурхныг гих зүрх сэтгэлтэй. Энэ үгийг үнэхээр дагаад байна уу, дагахгүй байна уу? Бид нар дагах ёстой юм болов уу гэ бүр хөөхтөн цуглааны чи хөөхтүүдээс ахуулаа те. Тийм биз дээ хүмүүс ээ. Та нарыг уншиж байгаа. Намайг уншиж байгаа. Эцэн зүгээр итгэдэггүй ах トゥ хамаатан садан чинь та нарыг уншиж байгаа. Библи уншиж байгаа. Тэр Библийг итгэдэггүй хүмүүс яаж уншдаг гэхээр бидний амьдралаас уншдаг гэдэг байгаа байхгүй юу? Ингээд хараал үнэхээр бурхандаа үнэнч үлгэр жишээ байх юм бол чуулганы ч хүмүүс та нарыг дагдаг баг. За энэ хоёр хүний те энэ байдалд бурхан үнэхээр таагүй байсан гэж бичсэн. Таагүй байсан. Итгэгчдийн дундаас нөгөө иймэрхүү ноцтой зүйлээр таагүй байдаг пастор удирдагчид байдаг үргэлж. Энэ үнэхээр хэцүү байна. Энэ болохгүй байна. Эзний өмнө үнэхээр үгийн дагав биш вэ? Тэгэнгүүтээ одоо юу вэ гэхээр их юм ингээд дунд нь оруулаад за зүгээр штэ тэгсэн ч гэсэн одоо ингэх зүгээр энэ хоёр чинь бараг л тэгсэн байгаа байхгүй энэ хэсгийг бид нар идчихлээ гэж юу л болов гэж гэтэл яг нөгөө тахилч тэр махнаас өөхтэй хэсгийг аваа базаадаг гэж байгаа байхгүй тахилын ширээн дээр тавь тэр өөх бүр шатаж дуустал нь ингээд өргөх ёстой тэрнийг хинч авч хэрглэж болохгүй тэр бурхных тахилчид тэгээ бусад өчнөө гуй элдв 7 гоё юм өгдөөд дээ штэ. Тэрийгээ дугаа идэн. Гэхдээ идэх идэхтэй гэр бүлэрээ идчихсэн байхгүй юу? Тахилчид хүүхдүүдтэй те. Хүүхдүүд нь ихнэр нь бүгдөө тэндээс хооллохороор ингээд тавиад өгсөн. Бурхны тогтоож өгснийг өөрчлөнө гэдэг бол бурхныг үл ашиж гинэ гэсэн үг. Бид нар Библийг маш сайн унших хэрэгтэй. Бурхны тогтоож өгснийг дураараа өөрчлөөд дунд нь хийгээд тэгээд утгыг алдагдуулаад утгагүй болгодог тийм мерсэр юмнууд ингээд болвол ингээд за энэ бас жоохон тийм биш үү гэд ингээд бодоод тэгээд яг эвтэйхэн хилчдэг ч юм уу те. Өнөө цагт их олон хүмүүс бас янз янзын пасторууд төрөн гарч ийн. За тэгээ яг нөгөө зарим хүмүүст жоохон буруу ойлголтууд байгаагаас болоод юм уу
зарим хүмүүс нөгөө юу яагаад мөнгө болон бурхан хоёрыг хоёулангийн зэрэг харилцах гад үзээд байгаа байхгүй. Бурханыг ч хайрлаад мөнгийг ч хайрлчмаар байна. Тэгээ хоёр юм тугуугаар ингэ явах гэдэг тийм. Тэгсэн чи эзний үг болохоор юу гэж хэлээд байгаа гэхээр би хайрлах гэж ярьж байгаа шүү дээ. Бүр дотоод зүрх сэтгэлийн юмыг ярьж байгаа. Эзний үг юу гэж хэлээд байна гэхээр хоёр эзэнд нэг зарц үйлчлэхгүй гэсэндээ чи нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно гэсэн. Тэгэхээр өөрийгөө шалгаж би одоо мөнгө их хайрлаад байна уу, бурхнаа их хайрлаад байна уу? Миний яг зүрхэнд юу байгаа вэ? Хүн өөрийгөө мэддэг гэж байгаа. Бурхан таныг айгүй сайн мэддэг. Хоёр дахь нь та өөрийгөө сайн мэддэг. Гурав дахь нь эхнэр чинь таныг маш сайн мэддэг гэсэн нөхөр чинь. Тэгээд энэ нөгөө баян залуугийн түүхийг шинэ гэрээнээс би дурдаад тэгээ ер нь төгсгөл рүүгээ явъя. Баян залуугийн түүхтэр Есүс эзэн юу гэлээ? Чи өөртөө байгаа бүх хэд хөрөнгөө зарж худалдаад намайг даг гэсэн тий. Гэхдээ эцэст нь тэр залуу яасан? Уул нь бол эзэн минь ээ би мөнх амийг авахын тулд юу их вэ? Би таныг дагъя гэл амар юм сэтгэлийн хөдөлгөөнөөр ч юм уу айгүй хүсэл эрмэлзэлтэй байгаа юм шиг. Тэгсэн чи эцэс тэр дагааг байхгүй. Цараа нь бараагаад явж холдон явж одсон. Тэгсэн чинь 4-р зууны үед Антони гэдэг нэг хүн байжээ. 4-р зууны үед тэр Антони болол нөө цөлийн эцгүүдийн нэг байхгүй. Тэр Антони яг энэ баян залуу шиг асар баян ир байсан гэж. Асар баян. Тэгээ тэр Антони яасан бэ гэхлээр нэг өдөр ингээд 4-р зууны үед шүү дээ. Египтийн Гоптик цуглаан гэж одоо бүр тэр үеэс хизээч өвөн тасрааг өнөөдрийг хүртэл явж байгаа Гоптик цуглаан байгаа. Тэнгүү тэр Гоптик цуглааны их гэсэн үг. Тэгээд тэр Египтийн Александр хот тэр хаваар те Иквена за хэн байла би нэрийг буруу хэлж магадгүй шүү. За тэр нэлээд алдартай хүмүүс бас тэрнгээр байгаа. Тэгсэн чинь тэр Антони асар баян залуу байж байгаа. Нэг өдөр бүтэн сайн эзний цуглаандаа иржэлтэй. Тэгсэн чинь баян залуугийн түүх номлосон байна. Номлогч нь хинч байсан юм бүү мэд. Тэр өдөр Антони үнэхээр гимшсэн гэж байгаа юм. Тэгээд тэр яасан гэхээр том шийдвэр гаргасан. Би энэ их асар хөрөнгөөр яах юм? Би энэ асар их хөрөнгийг бүгдийг нь ядуус дүгье. Тэгээд тэр яасан гэсэн чинь нэг эмэгтэй дүүтэй байсан юм байна. Эмэгтэй дүүгээ өрөвдөөд эмэгтэй дүү нь гэрлээгүй балчир. Тэгээд эмэгтэй дүүгээ насаараа идэж болох хөрөнгийг тастаж өгөөд тэгээд цуглааны нөгөө нэг эмэгтэйчүүдэд ингэ даатгаж өгсөн гэж аахгүй. Миний дүүг асар чадламжилж өгөөрэй. Би одоо цөл рүү явлаа. Тэгээд Антони бүх хөрөнгөө ядуус тараагаад тэгээд тэр цөлийн эцэг үүдийн алдартай нэг нь тэгээд тэр цөл рүү очиж бурхантай хоёулахна хамт байх ийм нөө сүнслэг дасгалжуулалт хийхээр явсан. Тэгээд тэр үнэхээр бурхантай ойр дотн байсан бөгөөд түүхэнд түүний бурхантай яаж харилцаж байсныг гоё бичсэн. Тэр бурхантай ингээ уулзаа байж исэн чинь муу ёрын сүнс ирж түүнийг яаж зовоож исэн тухай тий. Муу ёрын сүнс ирж түүнийг яаж буруутгаж байсан тухай. Бурхантай уулзаад байж хахад яг нөгөө Есүс эзэн цөлд байж исэн сатан ирээд сордог штэ. Тэрэн шиг тийм юм болсон байгаа байхгүй юу? Тэгээд Антони өөрийнхөө амийг Есүсийн төлөө сайн дураараа өгөхөөрөөр тэр үеийн пастор хүмүүстэй хамт нийгэм рүү очиж ирсэн. Яагаад өөрийгөө нийгмээс тусгаарлаад цөлд хүмүүс ингээ бурхантай ганцаараа уулзж ирсэн бэ гэхээр тэд нар эзнийг таньж мэдээж эзэнд өөртөө зориулмаар шүү дээ. Тэгээд тэр бурхны төлөө өөрийнхөө амь насыг зориудаар өгнө гэдэг чинь нөгөө мартер гэж хэлж байгаа тийм. Хин нэгэн очиж чи Есүст итгэдэг гинэ гэж алаагүй. Өөрөө би Есүсийн төлөө өгмөр байна гэж тийм. Тэгээд тэр баян залуугийн түүхийг харах юм бол Антони үнэхээр Есүсийг дагсан. Баян залуу дагаагүй байхгүй. Царай нь бараагаад тэр яваад өгсөн гэж. Тэгээ Есүс юу гэж хэллээ? Баян хүн Тэнгэрийн хаанчлалд орох. Үнэхээр хэцүү шүү. Тэгэхээр айгүй олон хүмүүс Есүсийг хайрлаад, мөнгийг хайрлаад ингээд явчих айгүй өндөр сонирхолтой. Тэгтэл яг үнэндээ эзний үг юу гэж хэлж байгаа гэхээр чи зүрхээ шалга. Чи яг зүрхэн дотроо Есүсээ хайрлаад байгаа юу? Эсвэл мөнгө эрх мэдэл өөрийнхөө одоо эсвэл тий бүх юмыг илүү надаас дээгүүр тавьж байгаа юу? Илээ тахилч хэлсэн шүү дээ. Чи яагаад гэж тий хөвгүүдээ энэ асуудлыг шийдэхгүйгээр хөвгүүдээ миний дээгүүр тавьж гэж. Миний дээгүүр тавьсан гэж байгаа шүү. Өөрсдийгөө таргалуулсан бэ. Тэгээд эзэн ер нь бол судлаачид юу гэж хэлж байгаа хэрэг. Энэ нөхөр Эли бол яасан гэхээр хүүхдүүдээ буруу юм хийж яхад нь хэлж арга хэмжээ авч асуудлыг шийдээгүйгээр Эли тахилч өөрөө тэр буруугийнх нь хамтран оролцогч, тэр гим нүглийнх нь оролцогч болсон гэж хэлж байгаа. Хуваалцагч. Тэр гим нүглийнх нь хуваалцагч болсон. Бодоорой. Бүр Тимот номон дээр те хин дээрч яаран буу гар тавь гэж хэлсэн штэ пастор өдрөдөгч томилготоо. Тэгэнгүүтээ Тимот дээр юу гэсэн гэж хараасна. Хин нэг юм нүгэлд чи оролцсны хэрэггүй гэсэн баг.
Яагаад гэхээр тухайн хүн үнэхээр бурхан дуудсан юм уу, гүмөө шалгахгүйгээр хүү манай ангийнхан хөөрхий хүү очиод бүгдөө томилоо өгчий гэдэг чинь буруу асуудал байхгүй. Олон хүмүүс найз пасторудад одоо намайг томилчооч гэдэг нэг хэсэг нэг тэгээд байсан. Тэр хүнийг ямар хүн бэ гэдгийг бид нар мэдэхгүй. Бурхан танд гэсэн чинь хин нэгний дээр яаран буу гар тавь гэж хэлж магадгүй. Тэр хүнийг юм нэгэл чи бити оролц гэж хэлж магадгүй. Юугүй шүү дээ. Тэгэхээр бүгдээр эзний бүх үе нүгийг санаа. Энэ хоёрт бүх хэцүү зүйлүүд нь байлаа. За, ашиг сонирхол, мөнгө цаасан дуртай, эсрэг хүйсний асуудалтай, дээрээс нь нэр алдар бас жоохон цухаж байгаа байхгүй юу? Нөгөө гурван юм тий. Бидний хинэн ч ийм байдалд орох боломжтой учраас үргэлж өөрсдөө ингээд юу хар. Би бурхныхаа өмнө зүв бэ нү? Өөрийгөө шалга. Би ч мөн адил. Бид бүгдөө үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээ энэ хоёрын аимшигтай юм нь юу вэ гэхээр миний эсрэг нүгэл үлдсэн гэж бурхан хэлж байна. Яг л бурхны хоногдох ёстой юм дураараа булгаа авцсан юм чи тэгэн штэ. Чи юу гэсэн үг вэ гэж те. Хин нэг хүнийг дээрлэхэд нөгөө усан үзмийн талбайгийн нөгөө хаад номон дээр те. Набаалын усан үзмийн талбайг булгаа авчдаг штэ. Ахапхан тэрнийхэн төлөө эзэн шийтгэлээ амар өгдөг. За хин нэг дээрлэхэд тэгж болох юм гэвч бурхныг тэгж болдоггүй байхгүй. Бурхан бол бурхан. Хүн бол хүн. Илий тахилч бас үнэхээр сүнслэг байдлын хувьд мундаг тийм удирдахч байж чадаагүй. Ард олны тэр нөгөө бурхныг мартсан байдлаас бид нар мэдж болно. Тэд нар бурхны үг сургаалыг хүмүүс заагаагүй учраас дайсан нь өнгөрсөн үед бурхан юу хийгээд байгааг санаад байхад энэ ард түмэн санахаа болцсон байсан. Энэ тахилчт нь хүртэл өөрсдөө ийм юм чинь тэ удирдагчт нь ийм байхаар чинь ерөөсөө энэ мөхөл рүүгээ явж байна гэж сутгад. Үнэхээр хэцүү. Тэгэхээр бид нар энэ бүхнийг өөрсдөө үеэс үед сануулж тэ. Бидний дунд энэ дундаас их олон асуудлууд сая харагдаж байна. Удирдагчид өөрсдөө хууль тушаалуудыг сахиагүй гэж гарч байгаа. Манлайлан бүр зөрчсөн. Уг нь бол нөгөө бурхны үйлчлэгч нар өөрсдөө тааламжтай ямар ч арга замаар амьдрах ёсгүй маа гэж эзэн үг хэлдэг байна. Өөрсдөө тааламжит арга замаар. За бүгд хамтдаа залбирцгаая. Тэнгэрийн бурхан эцэг аав минь таньда маш их талархаж байна. Та ямар агуу бөгөөд зөв шударга гайхамшигтай бурхан билээ. Таныхаа өмнө бид нараа ирээд танаас хамтдаа суралцж байна. Эзэн минь бурхан минь таны үгийг юу юунаас илүүгээр маш ихээр уншиж, идэж, ойлгож, судалж, таны үгийг хоож үедээ чуулганыхаа хүмүүс зөв зүйтэй зааж ойлгуулж хамтдаа эзэн минь таны дотор өсөж хөгжмөр байна. Бид эзэн минь танаас бидэнд өгсөн байгаа бүхэл зүйлсийг эзэн утгыг нь алдагдуулж өөрсдөө эзэн минь буруу үлгэр жишээ үзүүлж юм уу? Бас таны өмнө эзэн минь буруутан болж гим нүгэл үлдэж таныг ч гомдоож хүмүүст ч гай болморгүй байна. Тийм ээ, бид үнэхээр хариуцлагатай учраас танаас агуун залбирч байна. Та үргэлж бидэнтэй хамт байж танаас суралцуулж өгөөч. Агуу бурхан минь та өөрөө бүгдийг хянаж мэдэж харж байгаа. Таны хийж байгаа бүхэн биелэг. Эзэн бурхан та үнэхээр Монгол чуулганыг маань сахин хамгаалж, Монгол чуулгануудыг маань өсөж хөгжүүлж, үнэхээр эзэн минь таны үгийг судлахад зүрхээ зориулж, үнэхээр эзэн минь танаас эмээн хүндэтгэж амьдрахыг зааж өгж, бид нарыг эзэн минь та үнэхээр өсөлтөнд авчиж өгөөч гэж гуйн залбирч байна. Тийм эзэн минь Монгол чуулганы удирдагчдын төлөөж залбирч байна. Тэднийг маань та хүн бүрийг мэдэх учраас үнэхээр хүн болгонтой ярьж, хүн болгоныг гэмшүүлж, хүн болгонд бас эзэн минь баяр хөөр тайвширлыг өгж, үйлчлэлийг нь урамшуулж, тэднийг та үнэхээр засаж залруулж, та өөрөө ажиллаа хийгээч. Та бүгдийг мэддэг. Та юу ч хийх чадaltaй. Та агуу бурхан учраас таны л моторт бид хамтдаа өөрсдийгөө болон
чуулгануудынхаа удирдагчдыг ч хүргэж эзэн Есүс таныхаа нэрээр залбирanгуйж байна. Амен.